Монгол орны ойн сангийн нийт талбайн 84.9%-ийг нутгийн хойд хэсэгт тархагч шилмүүст навчид 15.1%-ийг нутгийн өмнөд хэсгийн говь цөлийн бүсэд тархах заган ойцлож байгаамаа. Судалгаагаар ойнсан 2023 онд газар нутгийн 848% байсан төмөрт өртсөн мод үлдгэсэн талбайг ойжуулах шинээр ойн сан байгуулснаар жилээс жилд ойн сан нэмэгдэж байгааг мэрэгчлэтнүүд хэлж байгаамаа. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд 1.5 тэрбум модыг 450,000 орчим га талбай тарьж таримл ой бий болгох тооцоо гарсан. Үүний үр дүнд ойн сан 9% хүрнэ гэж үзэж байгаа юм. Монгол орны ойн салбарт гадны олон эрдэмтэн судлаач зөвлөн ажилладаг. Үүний нэг нь бүгд найрамдах Солонгос улсын доктор Камху Дон юм. Тэрбээр Монгол улсад 1985 онд анх ирж модлог урмал тариалах цөжилтийг бууруулах чиглэлд салбарын төлөөлөлд зөвлөж байсан түүхтэй юм а. 제 이름은 Би одоо Монгол улсад хамгийн анх ирсэн жилээ тооцооход 1985 онд хамгийн анх ирж энэ удаад Монгол улсад 40 дэх удаага ирж байна. Тэгэд энэ хугацаанд миний өөрийн үндсэн мэрэгжил болох одоо цөлжилтийг сармагжуулах тал дээр маш олон төрлийн төслүүдийг хамтарч ажиллаж ийсэн. Монголын говийн бүс болон тал хэрийн бүст очиж моднуудыг тарьж ийсэн. Тэгээ миний хувьд бол Монгол хүн болон Солонгос хүмүүсийг хоорондоо ах トゥ угэн харилцаатай орнууд гэж боддог. Бас одоо генетикийн хувьд ч гэсэн Монгол хүмүүс болон Солонгос хүмүүс хоорондоо ажил төстэй зүйлүүд маш их байдаг учраас бусад орнуудыг бодвол илүү ойр дотноор мэдэрч ажилладаг. Цөлжилтөд өртөж байгаа нийт улс орнуудын дундаас Монгол улсын цөлжилтөд өртөж байгаа бүс нутгийн хэмжээгээр аваад үзэх юм бол Монгол улс бас нэлээд том газар нутгаар цөлжилж байгаа улс оронд ордог. Тэгээ өнгөрсөн КОП-ийн хурлын үед ч тэр ирэх жил Монгол улсад Улаанбаатарт нэг КОП 17-гийн хурал ирсэн би өөрийн хийсэн судалгааны хариугаар одоо илтгэл тавих төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд Монгол улсад цөлжилтийн эсрэг хийх үйл ажиллагааны хувьд миний өөрийн хувийн бодол бөгөөд Солонгос улсаас хамтран ажиллахдаа одоо хоёр өөр орон хоорондын хамтын ажиллагаа хийж ийн гэдгээсээ илүүтэйгээр одоо нэг улс орон нэг дэлхий дээр байгаа хүмүүс гэдэг утгаараа хамтран энэ ажлыг одоо хамтран хийж цөлжилтийн эсрэг олон прожектуудыг одоо эхлүүлснээр Монголын бүс нутагт байгаа цөлжилж байгаа бүх бүс нутгийг маш хурдан хугацаанд ногоон өнгөөр одоо өөрчлөх боломжтой гэж би хувьдаа харддаг. 제가 참여를 해서 Ойг хамгаалах хүрээнд хөнөөлтөө савжтай тэмцдэг. Шавжны биологийн төрөл зүйл учраас амьдрах таатай нөхцөл бүрдсэн үед хит олшроод ирвэл хөнөөлт шавжтай тэмцдэг юм а. Модны навч шилмүсээр хоолдог 360 орчим, модлог ишээр хоолдог 300 орчим зүйлгээд нийт 740 орчим зүйлийн хөнөөлт шавж бий. Тэдний зарим зүйл нь хит олширч байхад нөгөө талд багасах гэх мэт зүү тогтлоор оршдог учраас ойн хөнөөлт шавжийг устгадаггүй тодорхой түвшинд тэмцэж ирсэн. Ойн сангийн хүн сэргээх чиглэлд ойн газраас үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаамаа. Энэ жилийн бодлогоор 247 мянган га талбайд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийсэн. За энэ хэмжээгээр тийм хэмжээний ойг одоо оройтхоос бид нар хамгаалж байгаа гэсэн үг. Нөгөө талаар ойжуулалтын хувьд болохоор бид ойжуулалт хөтөлбөрийн хувьд бол бас олон жил хийж ирсэн. Дунджаа нэг 8-10 мянган талбай жилдээ ойжуулалтыг хийдэг. Бид улсын төсвүүдээр төвлөрч байгаа бол нэг хэсэг зардал бий. Гэтэл энэ бол хэрэгцээ шаардлага нь маш их байж идэг. Тэгэнгүүт яадаг вөхөө нөө хувийн хвшлүүдийнхээ оролцоотойгоор ялангуяа уул уурхайн компаниудын төлөвлөж байгаа ойжуулалтын ажил дээр бид нэр тодорхой газар байршлуудыг сонгож өгч нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж энэ одоо дутуугаа нөхөж ингэж ажиллаж байгаа. Түүнээсээс яг улсын төсвөр бол бидний хийж байгаа талбайнууд багхан байдаг. Гэхдээ бид нэр гарч байгаа эрсдэл төмөр болоод энэ хөнөөлж шавж тий ойгоо хамгаалах чиглэл рүү бас түлхэн анхаарч ажилладаг. Ягаад гэвэл нэгэнт байгаа ойгоо хамгаалах нь бол илүү зардал багтай үр дүнтэй ажил байдаг. Ой эрүүл чирэг байх ёстой. Гэтэл сүүлийн 10 жилд 150-аас 200 мянган га талбай төмөрт өртөж доройтсон. Ногоо хөгжлийн бодлого доктортой хөгжлийн үзэл баримт 2030 зэрэг хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол орны ойн ач холбогдол болон ойн бодлогын суурь асуудлуудыг тусгасан. 2030 он гэхэд ойн санг 9% хүргэх зорилт тавьсан юм а.